Алтай 5 богд нь Монгол, Орос, Хятад, Казахстан 4 улсын хил огтлцдог Алтай нуруунд орших хамгийн өндөр уус юм. Энэ улсын 5 оргилыг нийлүүлэн Алтай 5 богд гэж нэрлэдэг. Хамгийн өндөр нь Хүйтэн оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4374 м өндөртэй Монголын хамгийн өндөр цэг юм. Уулсын орчимд мөсөн голууд, цэнгэг нуурууд байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын чухал бүс нутагт тооцогддог. Толгой нуур нь Монгол улсын баруун бүсийн Баян Үлгийн аймагт орших үзэсгэлэнт цэнгэг уст нуур юм толгой сумын нутагт. Аймгийн төвөөс урагш 50 км зайд ойролцоогоор 185 км талбайтай. Дунджаар 10 хамгийн гүн хэсэгтээ 20 м хүрнэ. Нуурын ус маш тунгалаг, эргэн тойронд нь өвөрмөц хад асга, нуг уулсаар хүрээлэгдсэн байдаг. Жуулчлал, амралт, загасчлал, аялал жуулчлалын хувьд чухал ач холбогдолтой. Сэргал гэдэг нь Баян Үлгийн аймгийн нутагт орших байгалийн болон түүхийн дурсгалт газар юм. Алтай нурууны өндөр уулсын хооронд Баян Үлгийн аймагт Сэрлийн хүн чулуу, эртний түргийн үеийн хүн чулуун дурсгал байдаг. Хадны сүг зураг, ан агнуур, мал аж ахуй, нүүдэлчдийн амьдрал ахуйг дүрсэлсэн хадны зурагтай. Уулш, хэрэгсүр, хүннүү, түрэг, скифийн үеийн археологийн олдуур илбэг. Байгаль, Сэрлийн өндөр уулын хүндий, өвөрмөц хад асга, нуур, гол горхоор баялаг. Баян Үлгийн аймаг нь Монгол улсын баруун хязгаарт оршдог, соёлын өвөрмөц онцлогтой, байгалийн үзэсгэлэнт уул ус бүхий аймаг юм. Байршил Монголын хамгийн баруун захад оршдог бөгөөд Казахстан, Оху, Боховтай хилдэг. Төв Үлгий хот. Нутаг дэвсгэр 45 700 км. Хүн ам 110 мянга орчим, ихэнх нь Казах үндэстэн. Актан Бабиули 1900 1973 Монгол улсын Казах яруу найрагч, Монголын Казах уран зохиолын үндэслэгчдийн нэг, ард түмний амьдрал их оронч үзлийг уран яруу найрагт дүрсэлсэн. Орон нутагт соёл боловсрал Казах хэл бичгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мудрас Зайснов, Монгол улсын нисхийн анхны генерал, Монголын ардын армийн анхны нисгэгчдийн нэг, хошууч генерал. Тэрээр 1939 он 1945 оны дайнуудад оролцсон. Онцгой гавьяа байгуулсан. 1911 оны 9 сарын 10 Монгол улс Баян Үлгийн аймаг, Булган сум, Логчин, Нас барьсан, Дорнод аймаг, Халхол сум, Харьяалал Казах үндэстэн, Иргэншил Монгол, Мэргэжил, Цэргийн зүтгэлтэн. ЭК 1932 онд баруун 4 аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. Халахын голын байлдааны үед Суй, Морт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж ам үрэгджээ. 1939 оны гүн сарын 24-нд Гүлэгт манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахд гарамгай гавьяа байгуулжээ. 1979 онд Монгол улсын Баатар цолоор нэхэн шагнасан. Жамиангийн монголхон, Монгол улсын ардын жүжигчин, найруулагч, Монгол кино урлагийн нэрт төлөөлөгч, олон алдартай кинонд дүр бүтээсэн. Тулба нуурын тулалдаан зэрэг түүхэн киноны гол дуурд тоглож найруулсан. Монголын театр, кино урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Банзарын дамчаан 1932 онд одоогийн Баян Үлгийн аймгийн Буянт суманд төрсөн. Хиндэ төмөр замд ажиллаж байгаад урлагийн замналаа эхэлсэн. Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч 400 гаруй кинонд тоглосон жүжигчин, дуучин хүн. Мөн Монголд поп урлагийн суурийг тавьсан уран бүтээлүүдийн нэг юм. 1985 онд Баммаугийн гавьяат
Жүжигчин 2007 онд Монгол улсын ардын жүжигчин цол хүртсэн. 2009 онд таалал төгссөн. Какэ Жанжинули 1920. 1991. Монголын Казах уран зохиолч, яруу найрагч, орчуулагч. Дилуна Казак Балси зэрэг бүтээлээрээ танигдсан. Монгол Казахын утга зохиолын харилцааг хөгжүүлж хоёр орны ард түмнийг ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Хөдөлмөрийн Баатар ахын. Монгол улсын хөдөлмөрийн Баатар цол хүртсэн хүн. Хөдөө аж ахуй хөдөлмөрийн салбарт өндөр хувь нэмэр оруулсан түүний амжилт олон түмний бахархал болсон. Баян Үлгийн аймгийн Улаанхус сумын харьяат нийт үлгийчүүдийн бахархал болсон. 35 жилийн дараа улсын начин цол хүртсэн бол 76 жилийн дараа улсын заан цол хүртсэн Бордимортын сэрэг.